Таны мэдээллийн хөтөлбөр үргэлжилжсээр байна. Дараагийн мэдээ. Иргэдийн төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн e-Mongolia аппликейшн шинжилэгдээ. Шинэ хувилбар хэрэглэгчдэд илүү ойлгомжтой болж үйлчилгээ хайх, авах хугацаа богиносон байна. Мөн цахим жолооны үнэмлэх, жолооны эрхийн мэдээлэл зэрэг өдөр тутам хэрэглэгддэг баримтыг түргэн шалгах боломж нэмэгджээ. Шинжилэлээр иргэд төрийн 800 гаруй үйлчилгээг илүү хялбар хүртээмжтэй ашиглах нөхцөл бүрдэж байгаа юм. e-Mongolia аппликейшны шинжилгээний талаар үүн дээр ямар өөрчлөлтүүд нэмэгдэж орсон бэ? Энэ талаар та яриач. За e-Mongolia активын зүгээс e-Mongolia платформыг хөгжүүлээд 5 дахь жилийн өргөдж байна. За бид бүхэн одоо 9 сарын 20-ны өдөр олон нийтэд e-Mongolia 5 тиг хувилбараа танилцуулахад бэлэн болоод байна. За энэ хувилбараар бидний хамгийн гол онцолж байгаа зүйл бол бид нар хиймэл оюуны одоо ухаалаг одоо хүтчийг нэвтрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн одоо e-Mongolia-д нэвтэрсэн маш олон үйлчилгээ байдаг. Тэгээд тухайн үйлчилгээг хайж олоход төвөгтэй байдаг. Одоо бол ухаалаг хөтөч төр шаардлагатай үйлчилгээг одоо бичдэг тийм бид нар нэг ChatGPT-тэй харьцаж байгаа мэтэр харьцаж одоо үйлчилгээг шууд цахимаар авах боломжийг бүрдүүлж байна. За мөн бидний хувьд төлбөр тооцооны одоо төлөх боломж өртөж байгаа. Мөн банкныхаа картыг холбосноор шууд банкны одоо бэлэн бүс төлбөр тооцоог банкны картаар дамжуулж төлөх боломж өртөж байна. За үүнийг дагаад мөн одоо хэрэглээний төлбөр гэж ярьдаг те бид нар сөөх захилгааныхаа төлбөрийг бас e-Mongolia-аар төлөх боломжийг бүрдүүлж байгаа. За e-Mongolia дээр бид нар 12 төрлийн лавлгаа мэдээллийг англи хэлээр гаргадаг. За тухайн лавлгаа мэдээллүүдээ бид бүхэн одоо 5 хэл дээр одоо иргэд авах одоо хэрэгцээтэй шаардлагатай хэлээр иргэн сонгоод лавлгааг тухайн хэл дээр авах боломж өрж байгаа. Тэгэхээр иргэн заавал тухайн лавлгааг аваад орчуулгын төвчөө ороод орчуулдаг. За дараа нь итератор батлуулах тийм хэрэгцээгүйгээр үйлчилгээг авах боломж өрж байгаа гэсэн үг. Судалгаа, статистик мэдээнүүдийг. За e-Mongolia платформ маань өнөөдөр одоо бараг 2.1 сая хэрэглэгчтэй болсон байна. Өөрөөр хэлбэл одоо үндэсний хамгийн олон онлайн хэрэглэгчтэй платформ болсон байгаа. Манай Монголын. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд бол нэлээд идэвхтэй ашигладаг. Насан турш иргэдийн 89% нь e-Mongolia-д бүртгэлтэй байдаг. За судалгаанаас үзэхэд бол хамгийн идэвхтэй насны бүлэгэл бол 25-аас 55 хүртэлх насны иргэдийн нэг 93-аас 94 за нэг 94 орчим хувь нь бол e-Mongolia дээр бүртгэлтэй төр үйлчилгээ авч байгаа. За хамгийн бага хувь нь бол 55-аас дээш насны ахмадууд маань 75%-тайгаар одоо төр үйлчилгээг цахимаар авч байгаа. Тэгэхээр одоо ахмад настай хүмүүс бол бага ашиглаж байгаа. За залуучуудын хувьд бол одоо 25 хүртэлх насны иргэдийн нэг 87% нь e-Mongolia дээр бүртгэлтэй байгаа. Магадгүй залуучуудын хувьд бол бидний харж байгаагаар заавал төр үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага бага байдаг байх гэж харж байгаа. За цаашид энийг ингээд одоо хөгжүүлээд ингээд яваад дараагийн шатанд одоо ямар болно гэж та бүхэн одоо харж байгаа вэ? За бидний хувьд л одоо цаашдаа бид бүхэн иргэн одоо төрийн үйлчилгээг авах өөрт нь хэрэгцээ шаардлага гарахаараа хайж олж тухайн үйлчилгээг авч байгаа тий. Цаашд бол бид нар proactive service буюу иргэнд одоо шаардлагатай үйлчилгээг бид бүхэн шалгаж үзээд иргэн санал болгодог тий. Цаг алдалгүй та ингэх болсон байна. Таны гадаад басар дуусч байгаа юм байна. Та энэ дараа захиалаараа таны жолооны үнэлэх дуусч байгаа юм байна шүү. Та энэ дараа захиалаараа гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү одоо иргэн төрсэн иргэн төвд төрийн үйлчилгээ санал болгохоор төлөвлөж ажиллаж байна. За AI ингээд суйрлуулад за AI-тай ингээд яаж ийн энэ дээр бас нөө мэдээллийн одоо аюулгүй байдал тал дээр хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ? За яг хоо бид нар бол мэдээллийн аюулгүй байдал дээр маш олон холбогдох байгууллагатай хамтарч ажилладаг. За тэгэхээр бол хиймэл оюун гэдэг тэгэхээр ч одоо хиймэл оюун болохоор ерөнхийдөө бол нааталтаа иргэний ирсэн хүслийг зөвөр одоо боловсруулж байгаа хэсэг нь байгаа. Яг нөгөө мэдээлэл хариуцж байгаа хэсэг нь бол тусдаа байдаг. За иргэдийн үед бас нэг үндсэндээ бол e-Mongolia тэгж ажилтдаг. e-Mongolia-ро иргэн бол одоо дан буюу танил нэвтрэлтийн системээр нэвтэрч ороод төрийн мэдээлэл солилцооны хур гэдэг систем байдаг. Тэрүүгээр холбогдох байгууллагуудаас тухайн иргэний мэдээллийг татаж үзүүлдэг. Өөрөөр хэлбэл e-Mongolia бол тухайн байгууллагатай холбогдсон цонхон байдаг. Тэгээд тэр тал дээр бол мэдээллийн аюулгүй байдлыг бол бид нар холбогдох стандартын дагуу за манайх бол үндсэний дата төв маань ISO 9001 за аюулгүй байдлын 27000 сери стандартуудыг үйл ажиллагаанд мөрдөж нэвтрүүлж ажиллаж байдаг. За яг энэ шинжилгээний талаар танд өөр нэмэлт мэдээлэл байгаа юм. За мэдээж энэ шинжилгээг дагаад бид өхөн бас нэг шинэ үйлчилгээнүүд орж байгаа. За e-Mongolia дээр танил нэвтрэлтийн шинэ одоо
системийг нэвтрүүлж байгаа. За ингэснээр бидний хувьд бол иргэд нэг хялбар байдлаар e-Mongolior нэвтрэх боломжийг бүрдүүлж байна. За бидний хувьд бас хамгийн гол нэг одоо хурц бүртгэлтэй утасны дугааргүй бол бас нэвтэрч чаддгүй те. Тэгэхээр гадаад байгаа иргэдийг таних те, гадаад байгаа иргэдийг одоо нэвтрэх боломжийг бүрдүүлэхээр бид бүхэн бас ажиллаж байгаа. Тэгснээр бол нөгөө хүртээмж сайжирна гэж харж байгаа.